За сайн уу бүгдээрээ өнөөдрийн бичлэгээр болохоор 2025 оны СС үйлдвэрийн 21-ээс 30 дугаар даалгавар байна. За энэ хэсэг болохоор цахилгаан сорон зүйн хэсэг байна. За 21-р тест болохоор харгалзуулах тест байна. За резистор, диод, гэрлэн диод, транзистор, электроник гэсэн үгнүүдийг харгалзуулах нь тий. За нэгийн резистор, нэгийн бий. За ер нь харгалзуулах тестийг ихтэй болохоор хамгийн баттаа мэдж байгаа харгалзаануудаа эхлээд хийчих хэрэгтэй гэсэн үг. Жишээлбэл энэ дэр 5-ын А тий. Нэгийн болохоор резистор буюу нэгийн бий гэсэн хариултууд гэдэг. Ингээд баттаа мэдж байгаа хоёр юм дотроос хайгаад хийчих боломжтой байдаг. За харгалзааг нь харж чад энд жишээ нэгийн бий 2-ын диод V3-ын нэгийн бий 2-ын Е 3-ын гэрлэн диод ч юм болохоор CT. С хариулт. С хариулт байна. За 22 дээр болохоор зурагт үзүүлсэн хүчтэй хуваагч хэлхээ 5 ом, 3 ом гэсэн эсрүүс бүхий 2 резистороос тогтно. За орлогын хүчтэй нь 8 вольт бол гаралтын хүчлийг олно гэсэн байна. За орлогын хүчтэй гэдэг бол энэ хоёр эсрүүслэлээр нийлбэр эсрүүслэлээр унж байгаа ерөнхий хүчтэй гэсэн үг. Тэгэхээр ерөнхий эсрүүслэл нь энэ хоёрыг 5 дээр нийлэн 3 буюу 8 ом гэсэн үг. За энэ дээр унж байгаа хүчтэй хэрэглэхний ерөнхий гүйцэл нь болохоор 8 вольтыг хуваах нь 8 ом буюу тэгэхээр 1 ампер гүйцэл үүж байгаа гэсэн үг. За тэгвэл гаралтын хүчлийг олоо гэсэн байна. Гаралтын хүчлийг тэгвэл R2 дээр унж байгаа хүчлийг хэлж байна. Тэгэхээр энэ бол 1 амперыг үржих нь R2 чинь манай 3 ом учраас ингээ 3 вольт гэсэн хариулт тий. За эндээс 22-ын И хариулт байна. За 3 дугаарт нь болохоор дараах хүснэгт аль лог элементэд харгалзах вэ гэж ABC гэсэн AB оролтон дээр C гэсэн гаралтын үр дүн харагдаж байна. За дэлхийн үр дүнгийг харъя. 0 үед 0 өгдөг, 0 1 үед 1 өгдөг, 1 0 үед 1 өгдөг, 1 1 үед бас 1 өгдөг. За энэ бол буулийн хаалбарын илэрхийллийнхаа дүрмийг авчина. За энэ дээр бол ингээд хахад нэм хүлэл хийсэн байна гэсэн үг. Нэм хүлэлт маань болохоор ор хэлхий гэсэн үг тий. Ор хэлхий гэсэн үг. 23-ын B хариулт гэсэн үг. 23-ын B хариулт. За 24 дугаар даалгавраар болохоор лог илэрхийлэл байна. Буулийн хаалбарын адилтгалыг ашиглаад хэлбэрчлэх юм байна. За энэ илэрхийллийг сандарч бичиж. A өгөөсгөл B өгөөсгөл C нэмэх нь A B-ийн өгөөсгөл C. За дандаа үржүүрүүд байж A өгөөсгөл B C-ийн өгөөсгөл нэмэх нь A B C-ийн өгөөсгөл энийг хэлбэрчлэх юм байна. За ерөнхийдөө бол яг ингээд логийн илэрхийллийн 8 чанараа ашиглаад илэрхийллийг хэлбэрчлэх хэрэгтэй. Яг айлгуурын илэрхийлэлтэй ажиллаж байгаа юм шиг ажиллана. Хэрвээ одоо яг илэрхийлэл хэлбэрчлэх чанаруудаа санахгүй байвал үнний хүснэг дээр бас бодож болдог. Яг энэ илэрхийллийн үнний хүснэгтийг дахиад тэр хариунуудаас хайна гэсэн үг. Нэлээд ажиллагаатай гэхээр тий. За энийг одоо илэрхийлэх гэж хэлбэрчлэх гэж үзье. За хаалтнаас гарах төсөд ижил гишүүнийг хаалтнаас гарах үйлдэл яг ижилхэн биелнэ гэсэн үг. За энд V C-ийн өгөөсгөл гэсэн ижилхэн хэсэг байна. Энд болохоор AC V V-ийн өгөөсгөл энэ хоёр байна тий. Ингээд төсөөтэй гишүүдэд зорчие. За тэнцүү V-ийн өгөөсгөл C гэвэл хаалтан дотор A-гийн өгөөсгөлтэй нэмэх нь A болно. За энд болохоор V C-ийн өгөөсгөл хаалт нэм гарвал A дээр нэмэх нь A-гийн өгөөсгөл болно. За энэ илэрхийллүүд бол чанар ёсоор нэг болох ёстой. Тэгэхээр энэ маань V-ийн өгөөсгөл дээр нэмэх нь V C-ийн өгөөсгөл гэсэн үг тийм. За энэ цаашаа хэлбэрчлэхгүй байх C хариулт 24-ийн C хариулт юм. За 25 дугаар даалгавраас эхлээд соронзон орны тестүүд орж ирсэн байна. Соронзон орны индукцийн векторын чиглэлийг олно гэсэн. Нэгжийг нэрлэнэ үү гэсэн байна тийм. Соронзон орны индукцийн векторын нэгж нь тест авах хэвээр 25-ийн D хариулт гэсэн. За 26 дугаар даалгавар дээр болохоор соронзон орны зүгээс гүйдэлтэй дамжуулах зүйлчлэх хүчний чиглэлийг заа гэсэн байна тийм. За ампийн хүч гэсэн үг. Ампийн хүчний чиглэлийг бид 100 гарын дүрмээрээ тодорхойлно. 100 гарын алга руу соронзон орны индукцийн вектор орж байхаар байрлуулад байна гэсэн үг. За тэгэхээр одоо энэ зургийг зурж аваад харъя. S туйл, N туйл гүйдэлтэй дамжуулагч ингэж байрлаж авах шиг гүйдэл нь ийшээ гүйсэн юм дамжуулагч. За тэгэхээр соронзон орны индукцийн вектор бол N-ээс S рүү чиглэж байгаа. Тэгэхээр 100 гарын алга руу яг соронзон орны индукцийн вектор орж байхаар гүйдлийн чиглэл дагуу 4 уруугаад харуулад тэгэхэд тэнэлгсэн эрхний уруу маань ампийн хүчний чиглэлийг заах хэрэгтэй гэсэн үг. За яг зураг дээр байгаа шиг ажиллана гэсэн үг. За зургийн дагуу ажиллахад N-ээс S рүүгээр 3 гэсэн чиглэлийг
26-гийн V хариулт баг. 26-гийн V хариулт. За 27 дугаар тестэн дээр болохоор амфрын хүчний бодлого тийм. Амфрын хөдөлтөд дамжуулах соронзон орны зүгээс үйлчлэх амфрын хүч нь болохоор BIL синус альфа байх хэвээр. Альфа нь бол гүдлийн хүчний чиглэл болон соронзын дугцын векторын хоорондох зүг байх хэвээр. Энд перпендикуляр байрлсан гэж байгаа учраас бүх гүдлийн хүчийг олох юм байна. 2.4 ньютонийг хуваах нь соронзын дугц нь болохоор 4 тесла, үржих нь гүдлийн урт нь 3 м гэхээр 4 3 2 буюу 0.2 ампер гэсэн хариулт байна. 27-гийн хариулт гэсэн үг. 27-гийн хариулт. За цахилгаан орны тест байна. 28 дахь даалгавар А цэг цахилгаан орны вектор хаашаа чиглэсэн байх вэ? Хүчний чиглэл цэнэгүүдийн хэмжээг ижлэхэн гэж тооцно уу гэсэн байна тий. За энд зуръя. Нэмэх хасах 2 цэнэг байна. За энд нэг А цэг байрлсан байна. За тэгэнгүүт цахилгаан орны E вектор бол А цэгээс нэмэх цэнэгээс бол дандаа гарсан байдалтай хасах цэнэг рүү орсон чиглэлтэй зурагдана. За А цэг дээр болохоор яг гэвэл нийлбэр E 2 орны нэмэгдэх зарчим хэмжээр нэмэгдэх ёстой 2 орны хүчлэгийн вектор нийлбэр нь байна. Тэгэхээр эсрэг зүг чиглэсэн вектор байна. За E1 E2-ын аль нь их байх болох вэ гэхээр эсрэг зүг чиглэсэн векторууд учраас нэмэгдээд их векторын чиглэлийн дагуу чиглэх ёстой тий. За тэгэхээр энэ хоёр хүчний цэнэгүүдийн хэмжээний ижлэг нь зайнаас хамаарч байгаа учраас энэ А цэгээс энэ ойрхон байгаа хасах цэнэг маань хүчтэй цахилгаан үүсгэн энэ хол байгаа нь сул үүсгэн гэсэн. Тэгэхээр хасах цэнэг рүү чиглэсэн энэ E2 вектор, энэ E1 вектор. E2 нь илүү урт вектор зурагдах юм байна. Нийлбэр нь тэгэхээр E2-ын дагуу гэсэн үг тий. 2-ын 2 гэсэн чиглэлийн дагуу 28-ын А хариулт байх нэ. Цахилгаан орны хувьд ингэж E вектор маань E хүчлэг маань вектор хэмжигдэх учраас энэ чиглэлийг заавал ингэж тооцох ёстой. За 29 дугаар даалгавар дээр болохоор цахилгаан орны хүчлэг олно уу гэсэн байна. Цахилгаан орны хүчлэг гэдэг бол нэгж цэнэгт үйлчлэх хүч байдаг. Тэгэхээр 1.2 ньютоныг хуваах нь 3-ыг үржих нарын хасах 6 зэрэгт кулон гэхээр 0.4-ыг үржих нь 10-ын нэмэх 6 зэрэгт ньютоныг хуваах нь кулон гэсэн хүчлэг гарч байна. 4-ыг үржих нь 10-ын 5 зэрэгт гэж бас бичиж болно. 29-ийн С хариулт. За 30 дугаар тестэн дээр болохоор тогтмол хөдөлгөөний цахилгаан хэлхий байна. Резисторууд дамжуулагчид байна. Цуу баад зэрэгцээ холбосон байна. R1 R2 бол цуу холбоотой, R3 та зэрэгцээ. Тэгэхээр R1 R2 4 4 гэсэн үг. 4-ний 1 4-ний 1 гээд ингээд 4-ний 2 буюу энэ нь ерөнхий эсрэгүслийн уруу хэмжигдэх юм гэхээр 2 Ом гэсэн үг тийм. Ерөнхий эсрэгүслийг олоорой гэсэн үү? Дэлхийний эсрэгүүцэл ба А, Б, С-ийн хоорондох хүчлийг ол гэсэн. За I3 гүйдэл бол 1 ампер гэсэн байна. За дэлхийний доод салаагаар нь 4 ампертай гэсэн 4 омтой гэсээр нь дэлхийг энд зурчих. Энэ уучлаарай дээдлэлтэй нэг гэсэн юм шиг. Дээдлэлтэй 2 резистор доотлоо. Энэ дээр урсж байгааг үл 1 ампер гэж байгаа бол дээдлийн салаагаар ч гэсэн 1 ампер байна. За яагаад гэхээр энэ эсрэгүүцлүүд хоорондоо тэнцүү учраас тийм энэ хоёр салаагаар яг ижлэгэн ампер гүйдэл гүйнэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхий гүйдэл 2 ампер. Тэгэхээр ерөнхий дэлхийг тэжээж байгаа ерөнхий хүчтэй бол 2-ыг үржих нь 2 буюу Омын хуулиар 4 вольт гэсэн үг тийм. За хариултуудыг харъя. Ерөнхий эсрэгүүцэл 2 Ом, 4 вольт, 30 V хариулт. 30 V хариулт гэсэн үг. За энэ дэлхийний бодлого